Сайн мэцхан сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Явар цог хитийнэ 1000 гишүүнтэй болжээ. Дэмжиж ирсэн та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье. За ингээд дараагийн өгүүлэлгээ сонсоход биелнэ. Мэдээж арчих зүйлээ мартаа. Амрагийн эрдэнд суралцсан нь эротик өгүүлэг. Барак өдөр бүр би сексэн хичээл заадаг гэхэд хэлсдэггүй. Охид нэгнээсээ дуулаад ч юм уу бүр дагуулж ирээд амрагийн эрдэнд суралцсан. Миний сурагчид ихэнх нь тун сайн шавнар шүү. Бүр шилмэлхийч. Бүсгийн хүнийг өөртөө оруулж хаад сэтгэл гонсгор үлдээн гэдэг эр хүний гудам шиг. Тиймээс би амьдралдаа таашаал авч үзээгүй олон бүсгүйчүүдэд жаргах замыг нь зааж өгдөг ачтай. Өнөөдөр миний хамгийн хайртай шавьер. Би түнд ер бусын бэлэг бэлтчихэд хүлээж суун. Бүсгүйг огтон авахд бэлтэж чар маань үцхэн биеийнхээ доод хэсгийг угаалгын том цагаан альчураар ороолоо. Төдөлгөө хаалганы хонгоч жиргэн дуурч миний тачаангүй сурагч дуушуу болсоор орж ирэв. Би түүнийг сурсан зангаараа шишүүрт орж бүхий л биеэ сайтар угаахыг тушаагаад сэрэл өдөөгч шингэнэ бэлтгэлээ. Манад ирсэн хэн боловч заавал угаалга хийх ёстой. Тийм учраас охид тэр тушаалыг минь өвдөгөө биелүүлдэг. Би манжин цэвэрлэж зүсээд сүүнд чанаж болгосон байсан тул дээр нь луугангийн шүүс зүгийн балыг баг зэрэг тусаагаад хутгаж ширээн дээр тавилаа. Энэ бол хүний хүч чадлыг сэлбдэг шидэт ундаа юм. Ингээд би галбар хэлбэр хөөхөнтэй бүсгүйгээ бэлэн болох үед нь өнөө унтаагаа хуваан уулаа. Тэгээд сандал мэт хөлөө зэрэгцүүлэн суугаад түүн дээрээ бүсгүйгээ буруу харуулан суулгав. Түүний хоёр хөлийг хамгийн дээд хэмжээнд хүртэл хоёр тийш нь алцайлгаад хөлийг нь шаланд арай хөрөхгүй байрлалд оруулаад гараа суган доогуур нь явуулахад хоёр хөөхөн хөхний толгой гарын алханд тэмдрэгдэнэ. Тэр эмзэгхийн зүйлийг хурууныхаа завсарт хавчуулаад эрэгтнийхээ толгойг өтрөөрөм шургуулад буцаан гаргав. Бүсгүй ухаан мэдрэлийн алдахад ойрхон байхаа бололтой толгоогоо сул хайсан байлаа. Би доороос нь баг цэрэг өргөөд өгцөгнөөс нь барьж байгаад эр хүний бахархал болсон том эрэгтэн дээр лүг хийтэл нь суулгаж. Бүсгүй дуалдан гинаад миний зааваргүйгээр өөрөө түн дээр минь тонгочон туйлж эхэллээ. Би түүнийг арайхийн тогтоон бариад дахин эрэхтэн суг татаад гаргачихв. Харин тэр луу яахан намайг битгий цаваалтаа. Бурхан минь та яа суулчваа? Надад сайхан байна штэ гэж ойлгонон гуйхад би дахин халуун шатсан хөвлийн гүн рүү эрэхтний оруулаад доороос нь огцон цог. Бүсгүй дуалдан баясаад та бол бурхан. Би хэзээ ч ингэж үзээгүй гэж яалхан тэр. Би бүсгэн өтрээний дээд үзүүрээс алгаараа базан дээш өргөөд дахин хүчтэй сугаллаа. Хамаг би тэр чигээрээ цомцоо чангарч ирж хүчний урсгал тал тийшээ цацран төв. Би бүсгүйг яламгүй тонгоолгоод доороос нь өлхөн цогход тэр байж ядснаа чангаар орилж би тэсэхгүй нэ тавлаа штэ. Тэгэхэд цогч гэж барихад
Би шийдвэрлэх зохилтоо илгээв. Бүсгүй ч галзуу солиотой эмэгчин мэд чарлан айхалсаар бие суллан тавилаа. Энэ мөчөд би сурсан цангаараа хүчтэйг чинь өөрийн шингэнээ цацаж орхилоо. Бүсгүйг тавшин зүрмлэхэд би сарвалзуулан тэрсээр шүшүүр доороо бачлаа. Тэр сексийн дараахын үйлдэлийг цаг үргэлж эсэргүүцдэг байсан ч энэ удаад дуулууртайгаар угаалуулд. 20 минутын дараа миний зантгар дахин үнгэлцэж эхлэв. Бүсгүй хос онгыг зааж эхэллээ. Би энэ удаад түүнийг хоолны ширээн дээр болгож тавив. Дэш нь харуулан алцайлгаад өгцөгнийхэн дундах бүдэгхэн хүрэн нүхний амсар руу эрхийн хуруугаар шургуулад эрхтнэрээ хүчтэй бүлгэхэд тэр түрүү чихээсэж чанга орлож хараал зүхэл магтаал бүхнийг надад зориулан хашгирсаар дахин бит хоёр ч удаа өгсрүүлэн дор тавьсан юм да. Ганц би залуугийн гараж эротик уулаг. Би ч ганц би болоод нэх удаагүй л байна. Хэдхэн сар л болж байна. Хүмүүсийн асуултанд сараар хариулах дуртай. Эмэгтэй хүнтэй хамгийн сүүлд дотн харилцаатай байснаас хойш 37 сар л өнгөрч байдаг. Нэг компанид ажилд ороод хэдийн 6 жил өнгөрчээ. Цаг хугацаа яаж юм хурдан явсныг бүүмэд нэг л мэдхэд ганц би хөгшин авах болж та. Манай ажил бусад ажлыг бодвол уулын гендрийн тэгш байдал их тэнцвэртэй. Бараг эмэгтэй ажилч нээх гэж хэлэхэд хэлсдэггүй. Данч бүгд муухай аштай нөхөртэй эсвэл надаас хэддүү гэх мэт шалтгаан ол. Би хол байхыг хичээдэг. Хол байхыг хичээдэг ч гэжтэй ихэнхдээ тэд нар надаас хол байхыг боддог. Харин нэг өдөр нүдээ салахын аргагүй нэгэн бүсгүй шинээр ажилд орсон юм. Эр хүн болж төрсөн юм байна та. Амьдралдаа анх удаа нэлээд зоримог шийдвэр гаргаж энэ эмэгтэйг л өөрийн болгоно гэж тэр үед шийдсэн. Түүнийг харснаас хойш зөвхөн тэр л бодогддог боллоо шүү. Ажлаа хийж байхдаа ч, тамхи татаж байхдаа ч, хоолоо идэж байхад ч бүр гэртээ гараараа тоглож байхад ч хүртэл шүү. За ямар тач эхлээд түүнтэй танилцъя гэж бодлоо. Тэгээд түүний хилтэст ажилдаг таньдаг ихчээ гуйн барин найрч цөөхөн хідэн мэдээлэл олж аваа хөрхий. Нэрийг нь сошиалд хайж үзэн, ажлын талаар худлаа үний яриа өгөх гэж оролдоно гэдэл бүтэл муутай хэдэн сарыг өнгөрөөлөө. Өвлийн цэлх үеийн өдөр ажиллаа тараад ажлынхаа нэлээд санаа нээлдэг хэдэн залуустайгаа нэг газар ууж суухаар тохиролцлоо. Ирчүүд болсон хойно нэлээд халаад ирэхээр хүүхнүүд л ярьж гарлаа. Найз нэрээ сая шинэхэн гражтай болсон гэж. Бид хэд ч нэх тоосон шинжгүй урд уртаа барин за тэгээд машина инэвэл дулаан унжүүлжтэй гэцгээв. Гэтэл найз биш ээ. Та нар ч н одоо бүгд дөнгө болцсон юм уу? Мэн ч нэ. Биеийнхээ машиныг байрлуулдаг шинэ гражтай болсон. Найз бүсгүйтэй болсон гэдэг хат та. Шинэхэн сайхан амьтантайгаа уулзаж байгаа. Харин та нарыг харахаар хаяа хідэн азгүй амьтадтай нийлсэн юм шиг санагдаад байгаа шүү. Бид хэд ч за ойлголоо. Одоо жоохон тайван гэд түүнийг тавьшрууллаа.
Суусан газарч хааж бид гэр гэрийн зүг хөдлөлөө. Гэтэл нэг өдөр игч залгаад найз нь нүүж байгаа тул байр нүүлгэлцэхэд туслаад өгөөч гэсэн хүсэлтийг тавилаа. Би ч бултах гэж нэлээд үдсэн боловч игч тасралтгүй гуйсаар аргагүй эрхэн туслахаар болов. Товлсон өдрөө товлсон газраа яваад очтол хэн байсан гэж сүүлийн хэдэн сар намайг гүн дурлалд унгааж буй нөгөө гайхал бүсгүй гэр байлаа. Би ч мэл гайхсан шигэ байж байтал игчийн их сургуулийн анги хүн болж таардаг. Тэр өдөр игчтэй гэдгээрээ ямар их баярлав. Хамаг ирчүүч ундраад бушуухан шиг л шинэ байранд нь хамаг юмыг оруулж өглөө. Ажил дээр хэд тааралдсан болохоор намайг тэр гадарлаж байв. Тэр өдөр би туруу нилээн сууж сайхан танилцлаа. Тэрээр яг л миний төсөөлж байсан шиг сайхан бүсгүй байсан. Нөхрөөсөө ямар нэгэн шалтгааны улмаас алсан учраас байраа жижиг болгон ийшээ нүүж байгаа юм гэлээ. Би ч лавлаад цааш нь асуусангүй. Энэ боломжийг алдахгүй ашиглаж түүнтэй нэлийн дотн болоод авлаа. Facebook хаягийг нь авсан учраас тэр өдрөөс хойш байнга л холбоотой байдаг боллоо шүү. Тэгээд юу гэж игчийн буйнд гихүү эсвэл миний найраа чадварлаг гихүү түүний гаражинд машина тавихаар болсон гээл бод. Эндээс л миний жаргал эхэлсэн юм. Анхны шөнө түүний гаражинд машина тавьдаг өдөр бол үгээр хэлхийн аргагүй. Би үнэхээр их тогтолсон юм шүү. Хөрхи миний машин ямар их баярлсан бол тоо. Энэ олон сарын дараа крашнд орж үзлээ штэ. Гэхдээ түүний краш миний бодож байснаас их бариу байсан шүү. Эсвэл гаражинд машин тавиагаа миний чадвар туршлага дутсан уу? Сайн мэдэхгүй л. Эсвэл гаражинд угаасаа ийм байдаг юм болов уу гэж зөндөөл зүйл бодож ханлаа. Ажил дээр түүнийг харах болгондоо нөгөө хэдтэй манчин түүний гаражинд машина тавьдаг болсон штэ гэдэл өнгөрч өгнө. Нөгөө хэд ч итгэхгүй. За чи бид их худлаа яар гэдэл. Би шууд түүнлөө мессеж бичиж үзүүллээ. Орой би гаражинд чи машина тавина шүү гэд. Харин түүнээс минь тэрэ гэсэн хариу ирэхэд нөгөө хэдийн царайгүй. Орой болгон миний боддог бодол бол тийм бариу гаражинд хэрхэн машина эвтэйхэн тавих вэ гэдэл. Гаражгүй байсан үе бодвол үнэн жаргалтай шаналж байгаа юм шүү. Миний өмнө түүний гаражинд хуучин нөхөр машина тавьдаг байсан гэдгийг хэлсэн хэлээгүйч би ч угаасаа мэдчихлээсэн л та. Тэгээд түүнийг дандаа би магтдаг. Нөхрөө ярахтаа түүнийг их авьяастай бахархмаа гэж хэлдэг. Түүний гаражинд нь үнэхээр лаг тавьдаг юм байсан бах уу? Түүнийг нөхрөө ярахт нь би тийм ч дуртай биш. Сонссон болгоод л өнгөрнө. Би ч нөхрөөс нь том машинтай гэдгийг өөртөө нэлийн итгэлтэй байлаа. Зарим өдөр ирэхэд түүний краш нь чиглэг, зарим үед харин хурай байдаг байв. Гаражинд машина тавьдаг болсноос хойш их цэвэрч болсон. Савл хийвэл нөгөө машина угаадаг боллоо. Хэдэн 7 хоног гаражинд машина тавьснаас хойш түүний гараж бариу санагдах болоод ирв. Туршлага сууж байгаа юм байлгүй те хэмээн бодно. Нүдэ анадч хамаагүй ямар ч байрлалаар тавьдаг боллоо. Түүнд ч бас их тааламжтай байгаагаа байнга л. Чиний машин надад таалагддаг шүү. Дэндүү сайхан жаргалыг би мэдэрдэг гэж өдөр бүр л хэл. Гаражаач хоосон байхгүй тулд түүнд ашигтай. Тэгээд мөн ангийн сайн найз охиных нь төрсөн дүү болохоор надад их л итгэдэг байв. Гэтэл миний краш нэг өдөр бандар машин сонирхоор болсон юм да. Тэгээд л нэг л өдөр би түүний крашнд машина тавьгаа байсан. Учир нь тэр
бандгар машин их л хайртай болсон юмдаг. Мэдгүй. Бандгар машин их мөнгө өгдөг бололтой шүү. Миний машиныг өнөхөө байрныхаа гаражинд тавиулдаг байсан тэр үсгээд одоо хүртэл би баярлаж явдаг юм шүү.